хүргэж байна. Боловсрол ТV Аягта шоу нэвтрүүлгийн 2-р сизний цоо шингэн дугаар үзэж та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Хүрцээрсэн эрхэм зочд болон хөгжөө дэмжигчтэй талбартай илэрхийлье. Ингээд та бүхэндээ хүрцээрсэн зочдоо танилцуулъя. Дэл Карнеги Тренинг Монгол сургалтын төвийн хамт олон. Төв нутгийн цогцлог залуусын төлөөд болсон Эрдэнэ суман дахь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон. За тэгэхээр манай Аягта шоу нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн та бүхэндээ нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс боловсрол телевизийн хамт олонныхоо өмнөөс талархлаа илэрхийлье. За тэгэхээр манай телевизийг үзэж байгаа үзэгчдээ бас өөрсдийгөө танилцуулахыг хүсье. За танаа багийн хувьд одоо багийн нэр болоод өөрсдийгөө танилцуулаач. За манай багийн хувьд бол 3Б гэсэн. 3Б. Тийм 3Б. 3Б ингэж зурж ирсэн юм уу? За 3Б баг. За багийн ахлагч юу гишүүд юу вэ? За багийн гишүүн төр бол байна. За төр бол Дэл Карнеги тренинг байгууллагын сургалт хариуцсан зөвлөлт. За намайг Даваацран гэдэг багийн гишүүн. За бас сургалт хариуцсан зөвлөхөөр ажилладаг. За багийн ахлагч нь нэ. Ийш ахлагч яриа. За ахлагч. Багийн ахлагч болчлоо. Намайг гам болдын ашиг гэдэг. Дэл Карнеги сургалтын одоо төвийн маркетингийн менежер. За баярлаа. За ингээд эдгээр сайхан та гурыг харсан чинь нэх гой нэг тийм цэмцгэр гурван өндөг харагдаад байна. За ингээд багийнхан бүгдөө хөжөө нэмжтэй халуун шадаг багийнхан да. Эдгээр цогцлог ирч хүчтэй хамт олонны өөдөөс өрсөлдөхөөр манай дараагийн баг хамт олон өөрсдөө танилцуулахад бэлэн болсон байна. Өөрсдөө танилцуулаач. За манай баг болохоор Эрдэнэ сумын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн Эрдэнэ уянга баг. Эрдэнэ уянга. Тий Эрдэнэ уянга. За Эрдэнэ уянга баг. Миний бие болохоор уран чимгийн монголчингоо байгууллагатай хяналт шинжилгээ үнэлгээний ажилд байдаг. За. Дараагийн намайг Билгүн гэдэг хүнд машин механизм оператор юм гэдэг байгаа. За. Намайг Батүлэг гэдэг биеийн тамирын багш. Биеийн тамирын багш. Багийн ахлагч нь юм бэ? Багийн ахлагч баг хуруудчмаар юм шүү одоо шууд. За багийн ахлагч одоо шууд газар дээр шийдчих гэж бодож байна. Батүлэг. За Батүлэг багш ягаад гэвэл биеийн тамирын багш спортлог учраас те. Энд ихтэй спортын нэг шаардлага гарахгүй байхаа гайгүй байхад. За тэгэхээр манай нэвтрүүлгийн ялагч болсон баг бол 300 мянган төгрөгийн эзэд болох ёстой. За хожигдсан баг нь бол ялагдагчийн бүжиг гэж бүжгийг хийх ёстой байгаа. За тэгэхээр бас нэвтрүүлэг эхэлж байгаа бид бүхэнд бас бие баригдалт харьцангуй байгаа учраас бие баригдалтыг таягдан хаях зорилготойгоор ялагдагчийн бүжиг буюу Ленон дэлгэсэн дагарлаанд болно. За ядагдсан баг нь уураа энэ сайхан бүжгийг хийж гаргахнаа л гэсэн үг байна тийм ээ. За тэгээд маш гоё хөгжилтэй хөгжөө дэмжиж төрөлцсөн ирсэн байна. Бидэнтэй хамт үжиглсэнд баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд нэвтрүүлгийн 1-р үеийн дүрмийг танилцуулъя. За тэгэхээр 1-р үед бол бид бүхэн 3 сэдвийн 9 дууг таах ёстой байгаа. 3 сэдвийн 9 дуу. За тэгэхээр таны урд байгаа товчлуурыг энэ үед бол ашиглах шаардлага байхгүй. Таны урд таблет байгаа. Нэг үеийн дуу бол ойролцоогоор 30 секундын хугацаанд тийм ээ 3 дуу 30 секундын хугацаанд яваад өнгөрөх нь байна. Тэр хугацаанд амжуулаад таблетэн дээрээ бичээд илгээх гэсэн товчлуурыг дарж серверт бүртгүүлэх ёстой байгаа. За тэгээд зөв таасан тохиолдолд манай сервер маань уншаад хэн хэдэн оноо авсан бэ гэдгийг нь шууд хэлнэ. Нэг дуу бол шууд 1 оноо байгаа. За мэдээж хамгийн хурдан бөгөөд хамгийн гаргацтай цэвэрхэн бичдэг нь бичгүүргээ авъя. За 3Б багийн аль нь бичгээр болов? Даваацран. За Даваацран бичгээр боллоо тийм ээ. За манай Эрдэнэ уянга багаас Хурдан бичгийн л бич. Ангастай бичих юм аа. За би бич. За монголчингоо бичих өрөснө. За тэгээ эмэгтэй хүн бол ирчүүдийг бол харьцангуй бичгийн хэв сайтай байдаг юм болоо гэж бодож шин. Миний бичиг бол амар шиг төмөр утсан маш их жагаад давтсан юм шиг байна. Наа чи орох юм бол дараа нь өөрөө ч гарахгүй програм нь ч уншихгүй баларна шүү дээ. Хамгийн гол нь тухайн дууны нэрийг бичих ёстой байгаа. Хэн дуусныг бичих бол шаардлага байхгүй шүү, тийм ээ. За, нэг үгэн ч юм уу, тэ нэг төгсгөл нь зөрүү гарах юм бол програм нь уншихгүй гэдгийг сануулга хэлье. За, бэлэн үү? За, ингээд 1-р үеийн эхлүүлцгээе хөгжөө дэмжигч нийт 6 оролцогчтой бүгд уран зориг хайлаад алуудаа шээ!
ингээд хамтдаа 1-р үеийн эхний сэдвийн 3 дуг хамтдаа сонсцгоё. Камерын дээлгээд бисчих байна. За илгээ гэсэнд очиад арно. Илгээгээрээ. За илгээцгээе. Илгээч. За инхүү манай 1-р үеийн эхний сэдвийн 3 дуг манай оролцогчд маань таасан байгаа. За 3B багийнхан илгээж амжив уу? Амцаа. За ер нь бол маш мэддэг л дуу шүү дээ. Эхнийх бол гизэгний үзүр байна. Гизэгний үзүр. Нэг юм үлгэр байна тий. Эхнийх бол гизэгний үзүр байгаа шүү дээ. Аюу амархан дуу байна. Дараагийнх бол эмээгээ яриадсэн мөн багтаа гэдэг дуу байна. За танаахан бичиж амжив уу маа Эрдэнэ уян? Амжаагүй мó? Хоёрын бичээд нэг нь яасан амтсангүй юу? Нэр нь орж ирсэнгүй юу? Нэр нь орж ирдэг ээ. Нэр нь орж ирсэнгүй юу? За одоо тэгвэл манай програм маань уншаад зөв хариултыг харуулах бол харцгаая. За дэлгэц рүү анхаарлаа. Юу яа? Энэ хүмүүс чинь дууны нэр биш гарын үсгнүүдэд зурцсан юм шиг. За Эрдэнэ уянга багийнхан тийм ээ. Эрдэнэ уянга багийнхан эхний дуу бол дурлмаар. За дараагийнх нь бол Forest Gump гэж хариулсан байна. За 3B багийнхан болохоор дурлан хайрламар. Forest Gump сахилба. За ер нь бол би ингэж бодож чинь Эрдэнэ уянга багийнхан сүүлийн хариултыг бол хариулаагүй мэдээж илгээгдэг учраас тийм ээ. Тэгвэл 2 оноог нь бол өгье. Танах бол 3 оноогоо авлаа. Баяр хүргэе. Тэгэхээр одоо яа. Манай дэлгэрнийгийн тренинг Монгол сургалтын төвийн залуучууд бол аята хавьяасаас гадар бүжгийн эсэл та хэд одоо хамтлаг өгөө юу? Эрэк бүжгийн 3B хамтлаг Байж болно. За одоо бол боломж бол байгаа тийм ээ. Бидэнд бол дахиад таах 6 дуу хүлээж байгаа учраас санаа зовлтгүй. За сүүлийнхэн дуу бол мэдээж NMN-ийн цахилбаа гэдэг дуу байсан байна. За зөв хариулт бол одоо дэлгэсэн дээр харж байна тийм ээ. Дурлан хайрламар, намсрын Норвын, за Forest Gump. За рэпер NMN-ийн цахилбаа хэмээх уран бүтээлүүд байжээ. За манай Эрдэнэ уянга багийнхан цахилбаа гэдэг нэрийг орлоогүй. Гэхдээ бол NMN өгүүлсэн гэдгийг бол мэдсэн баг тийм ээ. За онооны байдал Эрдэнэ уянга баг 2 оноотой. За 3B баг 3 оноотойгоор эхний хэсгийг өндөрлөө. За ингээд 2 дахь хэсэг бол 1-р үеийн 2 дахь хэсэг болох уу? Болдоггүй шүү гэдэг хэсэг гинэ. За тэгэхээр энэ үгнүүд ашиглагдаж болох юм те эсвэл одоо болохгүй зүйлийн тухай чийж болох юм. За бичээ чинь таблеттай гараа ойрхон байлгаараа хамтдаа 2 дугаар хэсгийг дуу сонсч эхэлцгээе. Хэлэх үеэрх яаж миний хөр болоо. Хинээд чи татдаг болоо ёо. Илгээсэн үү? Илгээсэн байна. За ер нь бол манай Эрдэнэ уянга багийнхан хэр амжилттай даалгавар гүйцэтгэв. 2 дугаар хэсгээ. 3 дууныхаа. 1-р хэсэг. Сүүлийн 1 дуун дээр нь бас нэрийг мэдэхгүй нөө. 1 дууг нь мэдэхгүй. За 3B багийнхан. Манайх маш амжилттай хоёрт нь хариуллаа. 3 дугаар хариулсан юм шиг хариулдаг. Манай ахсав 2-ыг хариуллаа. За хариултыг өглөө дэлгэсэн анхаарлаа хандуулъя. За 1-р үеийн 2 дахь хэсэг богдохгүй шүү гинэ. Одоо болдоггүй шүү. За болдоггүй шүү. За 2 баг маань явуулснаас эхний дуунуудаа хариулсан байна тийм ээ. Болдоггүй шүү гэж тийм ээ. За дараагийн нь болохоор хайрлаж болох уу гэдэг хариултыг
Танаа баг тийм ээ? За. Хариултыг өгсөн байна. За 3B багийнхан болдоггүй шүү. Амьдрал гэсэн хариултыг өгчээ. Хууллаа. Олонтаа зөв хариултыг алцгаая. За болдоггүй шүү хайрлаж болох уу? Хамтдаа байвал болох уу? Нэг аль. Болдоггүй шүү хайрлаж болох уу тийм ээ? Ийм хариулт байсан байна. За мэдээж бол Эрдэнэ уянга багийнхан маань болохоор 2 оноо багтаа нэмж авлаа баяр хүргэе. Хариултыг бол амжилттайгаар 1 оноо авлаа. Хамтаа байвал. За бас ер нь бол албан ёсоор зохиогчтой нь яг тохирох юм бол нэрийн солих эрх бол бас байдаг бахал та гэж тий. За ингээд 1-р үеийнхэн 3-р хэсэг тийм ээ. Бүгдээрээ яг түрүүнийхээ зарчмаар явах болно. За таблетаа бидээ ойрхон байлгаарай. Сэдвийн мод цэцэг гэдэг сэдв юм байна. Мод цэцэг. Хамтдаа сонсгоё. За тэгэхээр тооны харьцаа 4-4 байгаа. Багийн оноо бол тэнцсэн байгаа. Тэгэхээр 1-р үеийн 3 дахь хэсгийн аяыг тааж илгээсэн байгаа. Ингээд багийн хариултууд серверт гэрхээ очсон байна хамтаарцгаая. За Эрдэнэ уянга баг ганди мото улаан сарна янаг цэцэг гэж нэр өгсөн байна. За зөв хариулсан гэдэгт нь одоо хөгжөөнд дэмжигчт нь маш өөртөө ихтэйгээр алга дашнаар илэрхийлээд байна. За 3B багийнхан ганди мод янаг цэцэг гэсэн 2 хариултыг зөв хариултаа хамтдаа танилцгаая. За баяр хүргэе. Одоо гоо таа түрээ зүг. Дараа нь мөчч шүү дээ. Тэр Эрдэнэ уянга баг 3 оноо, 3B баг 2 оноо авчаа баяр хүргэе. Ингээд нэвтрүүлгийн 1-р үеийнхүү амжилттай болж өндөрлөө. Онооны байдлыг танилцуулъя. Эрдэнэ уянгаг 7 оноотой. За 3B багийнхан маань 6 оноотойгоор нэвтрүүлгийн 1-р үеийг өндөрлөж байна. Дордгийн 7 гэдэг байна шүү дээ. Яас гинэ? Дордгийн 7 болоо гинэ. Дэдлийн далаа тий. Бас эсрэг багийн бас дайралт эвгүй ирж штэ тий. Муу ярийн 6 мургааг буцаагаа бацаач. Муу ярийн 6. За одоо бүгд гоё амны бэлэгтэй байцгаа шүү. Бүгдээр баадлыг бүгд байхгүй болно шүү гэж. За тэгэхээр манай нэвтрүүлгийг дэмжин ажиллаж байгаа Skype Group байгаа. Дэлхийн хаанаас ч хизээч ямар ч төхөөрөмж дээр юу ч өндөр хурдаар үзэж болох одоо Sky Go хэмээх OTT үйлчилгээг Skype бол 4-р сарын 12-наас бол хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Ингээд манай Аягта шоу нэвтрүүлэг маань 1-р инхүү өндөрлөө эргээд дуусгаа. Тэмээ үзсэн манай Аягта шоу нэвтрүүлэг маань 2-р инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань тавтан боллоо. Сявдагчтай. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань бол Dale Carnegie Training Монгол сургалтын төвийн хамт олон бол оролцож байгаа. Мөн дээрэс нь бол Төв аймгийн Эрдэнэ суман дахь мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олон маань өнөөдөр халц дулаанаа хийж байна. За тэгэхээр 2-р үеийн дүрмээ үзэгч та бүхэндээ танилцуулъя, оролцогчтой танилцуулъя. За ингээд нэвтрүүлгийн 2-р үед тавтаа морилно. Нэвтрүүлгийн дүрмээ танилцуулъя. За тэгэхээр багийн 3 гишүүн эсрэг талынхаа 3 гишүүний нэг одоо өрсөлдөгчтэйгээ халц тулхна гэсэн үг тийм ээ. Дүрм яах вэ гэхлээр надаа удаашруулсан нэг дуу,
хурцсгцсан нэг дуу, тонгоруулсан нэг дуу байна. Одоо тухайн дууг хойноос нэг уншуулцсан гэж гэж танигдхаа байсан гэсэн үг шүү дээ. Одоо удаашруулт нэг тэр зэвэ нөгөө гэдэг юм. Хурцсан гэдэг болох юм тийм. Тэгэхээр эхлээд удаашруулсан дууг таах нэг хүнээс сонгоно. Бусд нь бол туслахсгүй зөвхөн хад. Цана даваач. За даваа цэрэм бол 3 бавагаас тийм ээ? Удаашруулсан дээр өрсөлдөх нь монголжингоо юу? За монголжингоо даваа цэрэн нар өрсөлдөхөр боллоо. За товчлуурн дээр гараа ойрхон байлгаараа. За төрүүлж товчлуур дараад хэрвээ таагаагүй тохиолдолд тийм ээ хоцор товчлуур дарсан таачих юм бол оноог авах боломжтой гэдгийг сануулъя. Таасан дуу болгон танаа багт нэг оноо. Ойлгочтой тийм ээ? За. Ингээд удаашруулсан дууг сонсъё. За гэр даснаар элдэн уянга. За. Хамтдаа сонсъё. Хөтлгөө хайр юм шүү. За арайчтэй. За Тупан. Мэдээж Эрдэнэ уян багийнхан ээлж оноогоо авч чадсан 2 дугаар үеийн баяр хүргэе. Нөгөө чи бүр тоосоо гүвд унтаа. За одоо дараагийн өрсөлдөх батал болоо мэдээж хурцсан доо. Хурцсан доонд 3 бавагаас за ашиг өрсөлдөхөр болж за Батүлэг анхааралтайгаар хамтаа сонсцгоё. Гэр даснаар 3 бай. Салхи хамтлагийн дуу шиг байна. Салхи хамтлагийн. За мэдээж бол аяг та одоо сайхан дуулчих юм бол авдаг дүрэн бол байдаг тийм ээ. Асгараад алган дус тогтохгүй нэ. Асгараад тосхны. Дуулаад нэ бүжиглээд байна уу? Бүжиглэнгээ дуу. Цааш хөөгөр орж ирэхэл. Би яг үгүй сайн мэдгүй байлаа. Асгарах ямар юм аа? Асгараад алган дус тогтохгүй. Тупан! За манай гурван чадаа болоо. Фрисон амтлагийн бороотой зуны дурсамж дууг амжилттай тааж 3 бай ээлж тоноогоо аваа баяр хүргэе. За 2 дугаар үед авсан онооны харьцаа бол тэнцчлээ тийм ээ. Тус бүрдээ нэг оноогоо авчлаа. Ингээд 3 дахь буюу тонгоруулсан дуунд өрсөлдөж байгаа 2 оролцогч маань товчлуурн дээр гараа ойрхон байлгаарай. За төр болд бэлгүүнээ 2 маань байгаа. Сонсцгоё. Чимэг байгаарай. За гэр наснаар 3 бай. Дууч наранги. Welcome to my heart. Супер! Гурван байгагийн гараа угаагаад дулаа. За энэ тонгоруул дуулах чи одоо ерөөсө монгол үг байхгүй болно шүү дээ, ойлгомжтой шүү дээ тий. Яаж та мэдээж тий баг португал хэлнээс ч ондоо болж байгаа байх л та тий. За яаж таасан бэ? Төрөө хоолоогоор нь таньсан. За хоолоогоор нь бол мэдээж наран тийм ээ гавьяатын дуу байна гэдгийг мэдсэн баг тий. За
Өөр ямар? За баг энэ багтаа л гэж бодсон доо ер нь. Ер нь бол баримжаагаар тий. За бас нэг дууны ерөнхий бас нэг темп хэмжээ байгаа шүү дээ тий. За ингээд 2 дугаар үеийн ээлжид оноо 3B огийнхаа улаад баяр хүргэе. За ер нь онооны байдлууд бол 8-8 болж тэнцсэн байгаа. Дахиад бидэнд цаана 2 үе байгаа. Нэвтрүүлэг маань өндөрлөх бол яагаад ч ер нь бол 50% л орж ийн гэж ойлгож болно. Өрсөлдөөн бол энэ тэнцвүүхэн байна. За тэгэхээр танаа ер нь яагаад 3B гэдэг нэр өгчвөө? За энэ Дэл Карнеги гэдэг хүн зарчим гаргасан харилцааны зарчим. За энэ зарчмын хамгийн ихний зарчим буюу бүү шөмжил, бүү зэмэл, бүү гомдол гэдэг. Ийм утгатай юм байна. 3B гэж биднээс нэрлэх их дуртай. Зүг. Тийм очиртай юм байна тий. Би одоо нөгөө 3 бүрэг хэмэр гэх. За Эрдэнэ уян багийнхан яагаад Эрдэнэ уян гэдэг нэр өгөх болов? Ер нь одоо манай Эрдэнэ сумын уянгалаг 3 нөхрөө. За баярлаа. Манай 3 ер нь жоохон даруухан улсууд байна уу? Гайгүй юу? Үгүй шүү дээ. 2 оноо алдсан ч жоохон сэтгэл санаагаар унтсан уу? Гайгүй үстэй. За монголчонгоо энэ хариултанд асуултанд хариулж байгаа хэлтэй. Яагаад Эрдэнэ уян гэж нэрлэх болов? Энэ нэвтрүүлэгтэйгээ уялдуулав тийм ээ? Тэг ерөнхийдөө бол уян гэдэг үг нь бол нэвтрүүлэгтээ уялдуулж өгсөн. Эрдэнэ гэдэг нь бол бид нэр сумаа төлөөлөд, сургуулаа төлөөлөд орж байгаа учраас Эрдэнэ гэдэг үгээ оруулсан. Тэгээд энэ маань нэлээд Эрдэнэ уян болсон. Мэдээж та 3-ыг дэмжиж ерөөсө сургуулийнхаа бүр яг те Эрдэнэ сумаасаа бүгд зорж ирсэн биз те. За баяр хүргэе бүр говцовцоо чигтрээ өргөж. За онооны байдлууд 8 болж тэнцсэн байгаа. Ингээд манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Skytel Group-ийн талаараас дараагийн мэдээллийг та бүхэндээ өргөе. За Sky Media бол саяхан бол HBO-тэй хамтраад Game of Thrones буюу тийм ээ хаадын тоглоом киноны нээлтийг бас сүр жавхлантайгаар хийснийг бол надаар хэлэлтгүй мэдж байгаа. За тэгэхээр бол энүүгээр бол зогсохгүй дэлхийн шилдэг кинонууд мөн HBO-гийн алдартай бусад цувралуудыг on demand service-ээр бас гаргахыг зэхэж байгаа юм байна шүү гэдгийг туулгахад таатай байна. Ингээ манай Аягта шоуны нэвтрүүлгийн маань 2 дугаар үеийнхээ өндөрлөж байна. 3 дугаар үеэр эргээд уулзъя. Тэмээ манай Аягта шоуны нэвтрүүлгийн маань 3 дугаар үеийнхөө эхлэж байгаа нэвтрүүлэгтээ эргэн татаа морьно. За тэгэхээр манай Аягта шоу нэвтрүүлэг 2 дугаар сизнээ эхлүүлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Ер нь 4-ийн хувьд бол бас маш олон өөрчлөлт орсон гэж ойлгож байна. За ер нь бол дуу таахаас илүү бас маш олон төрлийн авиас шаарддаг бас нэг хэлүүлмээр байна. Ингээд 3 дугаар үеийн дүрэн бол арай хөгжилтөө үе байгаа. За тэгэхээр хөөрхөн Монгол улсын авиаслаг бяцхан иргэд бидэн зориул дуу дуулах болно. Тэр дууг таана. Тэд нар маань заримдаа соль фа мигээч солино гэж те. Үгээд солино. За энэ бол манай 3 дугаар үеийн эхний хэсэг гэж ойлгож байна. За оноо бол хэвээрээ таасан дуу болгондоо оноо аваа явчихна. Товчлуур дарна одоо бүгдөө таах юм бол одоо та бүхэндээ би 2 бяцхан сурагчийн дууг таалах гээд байгаа шүү. Заяа. За ингээд бэлнэ. Эхний дуу дэлгэцэн анхаарлаа хандуулно. Хотон хайрт мөттэй ханшуу эзэмээ. Айгаа. За 3B-ийн гэрэл ассан байна. За хариултыг авъя. Сүүн далаа ээж. Зүг байна баяр үргэ. Оцот нэцлөө. Ингээд 3B-ийн хариулт зүг байна уу гэдгийг хамтдаа сонсъё. 이렇게 뭐 떨어지시대.
За. Айгуу хөөрхөн дууж чинь гэхдээ бас нэг чихэв зүйлэгдсэн байгаа биз? Тэ. Чихвчэнд нь бас шал өөр аяа яваад байгаа байхгүй юу? Яагаад ингэсэн бэ гэдгийг тун утахгүй бас 3 дугаар үеийнхээ 2 дугаар хэсгээр та бүхэндээ танилцуулах болно. За ингээд товчлуур дарах гараа ойрхон байлгаараа. За. Ингээд 2 дахь бяцхан авиаслаг сурагчид сонсъё. Онда жахын харахтын доортой итгэл. За, Эрдэнэ уянга багийнхан гэрэл ассан байна. Хариултыг авъя. 30 хүрсэн бүсгүй. Зүг байна. За, ер нь яг 30 хүрсэн бүсгүй мөн байж юу гэдгийг хамтдаа сонсъё. 30 хүрсэн бүсгүй гэдэг санаа За тэгэхээр 3 дугаар үеийн 2 дахь хэсэг маань бол яг саяны бяцхан авиасны зарчмыг дагаа тийм ээ. Чихэндээ маш чанга дуутай хөгжим сонсоод энд би дууны 2 сонголт байгаа. Дээдлийн ах уу, доотлын ах уу тийм ээ өөрөө сонгож агаад дууны үгээ харж агаад айгүй чанга хөгжмөөр шууд дуулж бусдаа таалгана. Хоёр баг бол хоёулаа таас нь оноогоо аваад явчихна. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тийм ээ? За, хамгийн сүүлд оноо авсан баг бол Эрдэнэ уянга багийнхан байгаа. Тийм учраас танаагаас эхлэх дүрмтэй юм байна. За. За, ашиг уу? За, ашиг. За, ашиг чи энэ хоёр өгнө алийг авах уу? Дээдлийнх нь. За, би чам шууд өгөн заяа. За, чи ч гэсэн чихэнд тагалчих. За, би эндээс. За, ингээд барьчих. Хайр минь хатан төвчээртэй. Дуудаарай. Хайр минь хатан төвчээртэй. Халуунаар тэврэх минь мөнхийн үнэнтэй. Хагацх минь өнчин нулимстай. Хамттай байх минь амьдрал шиг үнэтэй. Энэ ястаа мэдгүй дуу байна. Гигэн өдрөөр дагуулад ямаар сүүдэр болоос гэрэлгүй шөнөөр нөмрөөд унтармаар хэрвнэг болоос хормос тэнгэрээс илгээсэн дурлал байгаас хүс газраас ивэгдсэн хайр байгаас. За гэр наснаар. За зүг байна баяр үргээ. Ариунагийн бондон зүрх. За. За энэ дуу эсэ тийм. За Монгол улсын гажиж чинь дуучин Ариунагийн бондон зүрх хэмээх дууг тааж багта оноогоо авч чадсан баяр үргээ. За ашигын хувьд одоо ингээд чанга хөгжим сонсчоод тэгээд дуулаад байгаа мó эсвэл болорт цомд ороод байгаа мэдээгүй. Байхад ямар байна? Ста эвгүй юм байна. Эвгүй юм байна. Ер нь ингэж үзэж байгаагүй юу? Ингэж үзэж байгаагүй л дээ. Одоо гэр бүлтэй цуслан маслан ингээд амарч явахдаа ингэж тоглож үзээгүй юу? Доо мо таалгаад бас ингээ өрмөц юм байна уу? Тэг өрмөц гоё. Тэгээд ер нь нөгөө чихэнд нь шал өөр аяа явж байгаа болохоор тэр дууны аяыг олж дуулна гэдэг бол бас нэлээд одоо хөгжмийн мэдлэгтэй чадамжтай хүний л авиас баг та тийм ээ. Чи одоо өөрийнхөө дууг ч бараг сонсохгүй байгаа сте. Би өөрийнхөө дууг сонсохгүй. Дээрээс нь яг нөгөө мэддэг дуу маань биш л дайлаа. Дээрээс нь тийм ээ. Бид нар бол чиний дууг сонссон. Чи бол яг дөнгөдийн цоодлогоо шиг байсан. За одоо мэдээж танаагийн тийм ээ чихвч зөөх гишүүн хэн байх вэ? Бэлгүн. Бэлгүн. За бэлгүн гараад ирлээ. За. Улирал бүхэн өөрийн өнгөтэй, учрал бүхэн өдрийн дорсон залуу шиг насан дээврийн зунаар залуу тэр намайг дурсдаг болов. Бистэг өдрөдөр үгүйдэг болов. За
За, ингээд гэр дасснаар 3B-гийн хариултыг сонсъё. Тэр намайг дурсдаг болов. Саран туяа дуучнаа. Супер баярлалаа. За ингээд тэр гайхалтай дуу хамтдаа сонсъё. Дурсдаг бахаа. За баярлалаа. Өдөртөө аятаа шоуны нэвтрүүлгийн маань 3 дугаар үеийн өндөрлөж байна. Онооны байдлыг танилцуулъя. 3B баг 10 оноотой. Энтийн уян баг мөн 10 оноотой энэ төлөвлөж байна. За тэгэхээр манай аятаа шоуны нэвтрүүлэг 4 үетэй гэж би хэлсэн. 4-р үе бол жинхэнэ гал гарсан тулаан гарах нэ. Манай нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаа Skytel Group байгаа. Дэлхийн хаанаас хизээч ямар ч төхөөрөмжтөр юу ч өндөр хурдаар үзэх Skygo хэмээх OTT үйлчилгээ Skytel 4-р сарын 12-ноос нэвтрүүлж байгааг дуулах гэдэг. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлийн үеэр эргээд уулзъя. Тэр өдөртөө аятаа шоуны нэвтрүүлгийн төгсгөлийн шийдвэрлэх 4-р үе гэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр энэ удаагийн зочд маань Төв аймгийн Эрдэнэ сумын дах мэрэгч сургууль төлөвлөлийн Төвийн хамтад оролцож байгаа амжилт төсөө. Самуун Дэйв Карнеги тренинг Монгол сургуулийн Төвийн хамтад бас өрсөлдөгчөөр оролцож байгаа амжилт төсөө. За эдгээр хоёр хүчтэй өрсөлдөгчдийн хэн нь 300 мянган төгрөгийн эзэн болж нөгөөх нь ялагдагчийн мужийг хүжиглэх нэ гэдэг хамтдаа хэсэг ормын дараа шийдэх боллоо. Ингээд 4-р үеийн дүрмээ танилцуулъя. За тэгэхээр 4-р үе бол дөрвөн дуу таана. За онооны байдал бол жоохон өөрчлөгдсөн байгаа 4-р үед. За бид бүхэн дөрвөн дуу таагаас эхний 2 дуу маань тус бүрдээ 2 оноотой, сүүлийн таах 2 дуу маань 3 оноотой. Онооны байдал 10 тэнцүү байгаа учраас энэ бол маш чухал үе. За хамгийн эхлээд таах 2 дуу маань бол бид бүхний бас мэддэг дуунууд байгаа. Харин тухайн тоглогддог хөгжмийг өөрчилсөн байгаа. Магадгүй одоо гитараар тоглож бид бүхний сэтгэлд орсон тэр хүрсэн тэр дууг домброор тоглосон ч байж магадгүй юм тийм ээ. Аман хураарч тоглосон байж магадгүй юу ч байж болох. Хамгийн гол нь та тэр дууг одоо ноотныхын тэр өрөлт тийм ээ дууралтаас нь маш сайн тааж оноогоо авах боломжтой. Ингээд товчлуурн дээр гараа орхон байлгаараа дэлгэсэн дангаарлаа хандуулцгаа эхний дуу. Гэр даснаар 3B баг таах хэрэг авч байна. Ингээд хариултыг авъя. Нөгөө дүүлэм талын цэцэрхүү хөөрхөн хүүхэн болж би гэдэг тэр дуу биш үү? За бас юу лээ би эргэлзээ явсан шүү. За. Ой, толны өмнө дахин эргэлдээ. Домбор тэгж дуурайд байна уу? Харин яг тэгж л дуурайд ах шиг байна. За, танад боломж нэглээ. Хосцадос. Супер! Баярлалаа. Хосцадос гэнэ. Хосцадос. За, Батүлэг бол маш өөртөө ихтэйгээр Хосцадос хэмээх дууг бол тааж оноогоо авч 2 оноо танаад. Батүлгийн хувьд бол бас мондог байсан шүү дээ. Нөгөө хоёр нь үртэл мөнөө гэсэн арцаа чамруу харсан шүү. Манай Батүлэг чиг үлээж байна да гэсэн арцаа. Супер гэж байна. За Батүлэг яаж тав? Яачгүй байв уу? Эхнээсээ аян ороод ирсэн л дээ. Гэтэ домроор дарахаар эвгүй сонсох тийм ээ. Тийм байна. Тэ арай өөр тий. Арай ондоо сонсох тийм. Аа. Тэгэл таачлаа. Баярлалаа. Зайна Батүлэг чи харин өстө өчөөхөн амжилттай дороо бие тоогоор нөхөрөөгөө. Ингээд дараагийн бас нэгэн сонирхолтой үг аялгыг хамтдаа хүлээн авцгаая.
За хариултыг авъя. Мартчихоо ингээд. Дуудууд авна штэ. Миний хонгоо Навчан дээрээ шүүдэргэмээ мэндэн сэтгэл миний хонгоор нарны Зүүбэна. Яагаад? За, онооны байдал бол 12-12-оор тэнцлээ. Шийдвэрлэх мөч энэ бол тийм ээ. Сүүлийн 2 дууг одоо тус бүрдээ 3-3 оноо байгаа гэдгийг бол сануулсан хэлье. Дөрөн бол дөрвөн үеийн 2 дахь хэсэг маань бол хөгжим тоглох хэрэгтэй байгаа. Ямар нэгэн хөгжмөөр миний энэ хэлсэн хөгжмийг бусдаа болон өөрсдөө баг таалгуулах хэрэгтэй байгаа. За хөгжим тоглох хүн гитар хөгжим байгаа тийм ээ. Хэн тоглох вэ? За гараад ирээрэй. За товчлуур дээр гараа ойрхон байлгаараа. Ингээд би дууг нь хэлсэн байгаа. За дуу нь энэ шүү заяа. За энэ дууг тоглоорой. Хамтдаа сонсъё. Чиний мөрөдөл билээ чиний амьдрал хариг үдсэ чамтаагүй боо. Санамсургийн бүх хор хамтлаг. Хор хамтлагийн Төгөө чиний тухай чимэн байгаа болохоор. Чимэн байгаа болохоор ац чанаад надад чиглээ. За дараагийн хөгжим тоглох хүн танаагаас юм дээ. За гараад ирээрэй. За. Ингээд хамтдаа хүлээ авцгаая. За гэрж шатч. Тэгэж штэ. Ингэж штэ. Ингэж. Аа, that's all. Гайс сургууль минь баяртай. Супер! Ямар хэцүү юм бэ? За ингээд саяны дуу яг ямар дуу байсан бэ нөө яг ориг хувилбарыг сонсъё тийм ээ. За супер баяр хүргэе. За яачгүй одоо нөгөө яг гитар хөгжимч таарчлаа гитараар эхэлж байгаа учраас танаад бас нөгөө ёндоо гэж бас юм сайхан юм байх тий. Тэгээ таарчлаа. За тэгэхээр ирээдүг өнгөлн урайтай манай Skype группийн хамт олон манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтаа ажиллаж байгаа хүчтэй өрсөлдөгч байж чадсан. За манай Эрдэнэ уянгийн багийнхандаа гарын бэлгийг гардуулъя. За. Ажлын амжилт хүсье. Ташон нэвтрүүлгийн ээлж дугаарыг яадагч болсон 3 баваагийнхад 300 мянган өгье. За энийг хамтчихъя. За өдөртөө ташон нэвтрүүлгийн манай ээлж дугаар инхүү өндөрлөж байна. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Skype группийн хамт олондоо талархлаа илэрхийлье. Ингээд ялагдагчдын бүжиг дараа уулзъя.